Оройн төргөө үзэгчдээ MBC News мэдээллийн 5 гарагийн дугаар эхлэж байна. Одоо мэдээллийн хураангуйтай танилцсан уу? Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаас мэдээлэл хэлээ. Улсын хурлын гишүүн Хүрэлбаатар сурагчдын дүрмт хувцастай холбоотой иргэдийн гомдолд анхаарлаа хандуулахыг салбарын сайдаас хүслээ. Зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн өдрөлөг болж өнгөрлөө. Наранбулаг суманд Алтан намар 2014 ойрдын шүтээ наадам зохион байгуулагдана. Өнгөрсөн 7 хоногт нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн 103 утсанд 217 дуудлага ирсэн байна. Нэгдсэн эмнэлэг иргэдийн чирэгдлийг хөнгөвчлөх үүднээс шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ. Skytel компани 15 жилийн ойн бэлгээ иргэдтэй хүргэсээр байна. Одоо та бүхэндээ мэдээллийн дэлгэрэнгүй танилцуулъя. Улсын хурлын гишүүн Хүрэлбаатар энэ сарын эхээр тойрогтой ажиллаж хөдөө сумдын иргэдтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуудалд иргэд бухимдаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Улсын хурлын гишүүн Хүрэлбаатарч энэ талаарх асуудлыг намрын чуулганд уламжлахаа мэдэгдсэн юм а. Улсын хурлын гишүүн Хүрэлбаатар энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд тойрогтой ажиллаж, цаг үеийн байдлаа танилцсан иргэдийн тулгымцсан асуудлыг сонсон тэдний дуу хоолойг намрын чуулганаар танилцуулахаа хэлсэн юм а. Түүнийг тойрогтой ажиллах хугацаанд өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл, сургалтын төлбөрийн нэмэгдэлд иргэд бухимдаж байгаагаа илэрхийлэн, сурагчийн дүрмт хувцсны талаарх асуудлыг салбарын сайдад уламжилж өгөхийг эцэгчүүд хүсчээсэн юм а. Харин Хүрэлбаатар гишүүн намрын чуулган дээр холбогдох яамны сайдаас тодорхойлсон байна. Хан төмөр сайдаас асуумаар байна. Хөдөөгийн хүүхдүүдийн сургуульд өмсөж байгаа сурагчийн форум бол хил ам дагуулсан хэвээр байна. Би ерөнхий сайдаас ч асууж ирсэн, танаас ч асууж ирсэн. Үнэхээр хил амтай байна тэнд. Чанар нь болохгүй байна. Өнгө үзэмж нь болохгүй байна. Шахааны бизнес болж хувирсан байна. Улсын төсвийн хөрөнгөөс урамшуул шагналгаа дээр компанид, ноёсон компанид мөнгө өгдөг юм байна. Түүний орон тэр олон хүүхд сургаж байгаа эцэгт нь яагаад өгч болохгүй байгаа юм бэ? Энэ асуудлыг та нэг улсын хурлын чуулган дээрс олон удаа хэлж яхад энэ анхаарал энэ дээр нэг тодорхой бодтой байдлын ард иргэдэд байгаа юм байгаар нь хэлчих болно шүү дээ. Хүрэлбаатар гишүүний асуултанд хариулъя. Энэ хүүхдийн форумны асуудлыг бол хурлын гишүүн 3-4 удаа хөндөд байгаа юм аа. Тэгэхээр би өөрөө бол үйлдвэрлэлийг нэгдүгээрт хариуцахгүй. Манай яамч гэсэн үйлдвэрлэлийг бол хариуцахгүй. Энэ дотооддоо үйлдвэрлэсэн ямар нэгэн одоо гадна хилийн цаана мэдээж энэ хувцсны үйлдвэрлэл дээр бол бид нар урд хөршдөг өрсөлдөж чадахгүй байна л да. Урдталт бол асар хямдхан үнээр, асар хямдхан түүхээдээр үйлдвэрлэдэг. Тэр нь бол эрүүл ахуйн шаардлага үнэндээ хангадаггүй. Сурагчийн дүрмт хувцас болоод ихтэй сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн асуудалд ганц манай аймгийн иргэд бус олон нийтээр эсэргүүцэж бухимдалтай хандж байгаа. Энэ талаар намрын чуулган дээр ч сөхөгдөж, сайдууд шинээр томилох асуудал дээр улсын хурлын гишүүд боловсрол шинжилгээ ухааны сайдтай хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь илэрхийлжсэн юм а. Харамсалтай нь энэ асуудал хизээ дуусаж иргэдийн бухимдал эцэс болохыг салбарын сайд хэлсэнгүй. Манай телевизийн Болжины бушгуун нэвтрүүлэгт хүүхдийн тасгийн эмчнэр хүн зурталтай байгаа. Иргэдэд хурц үйлчлэх тал дээр сул байна гэсэн гомдлыг дуу хоолойгоор хүргэсэн. Энэ талаар хүүхдийн тасгийн хэмж сэлэнг тайлбар хийсэн байна. Манай телевизийн Болжины бушгуун нэвтрүүлэгт хүүхдийн тасгийн хэмж хүн зурталтай иргэдэд хурц үйлчилж чадахгүй байна гэсэн санал гомдлыг ирүүлсэн юм. Энэ талаар хүүхдийн тасгийн хэмж сэлэнг тайлбар хийсэн юм а. За тэгэхээр 10 сарын 20-ны Болжины бушгуун нэвтрүүлгээр манай тасгийн талаар бол яригдсан учраас энд бас жоохон мэдээлэл хийх гэсэн юм аа. За манай одоо 9 сарын 1-ээс 10 сарын 20-ны хооронд бол манай хүүхдийн тас бол нэлийн ачаалтаа ажилласан. Одоо үндсэндээ 3 эмч ажилладаг байтал нэг эмч маань амраад, нэг эмч маань декреттэй хугацаанд одоо би ганцаараа нэлийн ачаалтаа ажилласан. Тэгээ энэ хугацаанд нэлээ олон хүнд хүүхдүүдийг бол амийн аварч зарим нь бол Улаанбаатар руу бол явуулж яасан. Энэ ачаалтаа ажиллаж явах хугацаанд бас ард түмэнд бол зарим хүмүүсийг одоо гомдоос нь мэдэгдэл хийсэн учраас та бүхнээс бас уучлалт гуйх гэсэн. Яагаад гэвэл би намайг одоо 1 цаг орчим одоо уцаар ярьж тэгснийхаа дараа одоо хүүхд үзэж өгсөнгөө үүдэн дээр нь одоо 7-8 хүүхд очрлоо зогсож ийн гэсэн мэдээлэл хийсэн учраас би энэ тайлбар өгөх гэсэн юм а. Яагаад гэвэл би энэ удаан хугацаар ярьдаг давс суманд бас 4 сартаа хүүхд харуулт өгсөн учраас тэр залуу эмчтэй тэр эмч надаас одоо авч тэр хүүхдийн өвчнийхээ талаар одоо зөвлөгөө авч би тэр хүнд бол зөвлөгөө өгчээсэн. Тийм учраас маш удаан яригдсан байх. Тэрний дараа бол одоо үүдэн дээр бол үзүүлэх гэж ганц 2 хүн байсан байх. Би тэр болгоныг бол үзээд зарим нь бол амбулатороор одоо явуулсан юм а. Гэтэл бас ингээ буруу таашаа мэдээлэл өгсөн учраас энэ дээр нь бол зөвлөгөө өгөх гэсэн юм а. Ингээд ганцаараа ажиллаж байгаа хугацаанд ерөөсөө 18 сумтай бас холбогдож ажилладаг бид нар.
Тэгээ 90 сумуудын одоо хүүхд хариуцсан мэрэгчлэтнүүд бол дандаа залуу эмчнэр байдаг учраас тэр болгонд нь одоо зөвлөгөөгт нэлээд удаан хугацаагаар бас яригддаг тийм тал байд юм аа. Тэр хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг чи зүгээр нэг 5-3 минутанд ингээд өгөөж болдгоо. Тэр өвчнийхээ талаар бүх мэдээллийг авч яж бол эмчилгээний одоо төлөвлөгөөг боловсруулж хэлж өгдгийг бас ойлгох хэрэгтэй. За хоёрдугаарт ард түмэд бас нэг сануулга хэлье гэж батсан. Ер нь одоо нэгдсэн эмнэлэг яг хүүхдийн тасгийн эмч бол яг л хэвтэж байгаа л өвчтний эмчлэх хэвээр. Тэгэхдээ бол энд анхан шатны одоо өрхийн эмчний үзлэгээ хийгээд өрхийн эмчээр тариагаа бичүүлж аваад юм уу тэгээд өрхөд болохгүй хүн хүүхдийн нарийн мэрэгжлийн амбулаторид үзүүлээд за тэр амбулатороос бүх шинжилгээ онцлогоонууд бүрдсэний дараа хүүхдийн тасагт хэвтэж үзүүлдэг. Гэтэл ард түмэн маань энийг ойлгохгүйгээр шууд хүүхдийн тасагтаар ирчээл манай хүүхдийг одоо үзсэнгүй гэдэг мэдээлэл хийдэг. Энэ бол яг үндсэндээ бол халдвар хамгааллын дэглэм алддаг бас эмнэлэг. Эмнэлэг альва ажил гэдэг чинь дотоод зохион байгуулалттай байдаг учраас бид нар бол эндээ захирагдаж л яг хэвтгээ шаардлагатай ирсэн өвчтөндөө л анхаарал тавьж энийг эмчилдэг байхгүй юу. Гэтэл одоо гаднаас ерөөсөө л өрхтөө үзүүлэхгүй амбулатороор үзүүлэхгүйгээр ирчээл бидний үүдэн дээр ирчээл за та эмчээ үзэж өгсөнгөө гэдээ бас ингээ буруу ташаа ойлголт гаргаад байна. Энийг бас ингээ сайн ойлгож аваач. Тийм учраас бас буруу ойлгож энэ эмч одоо манай хүүхдийг үдсэнгүй гэдэг асуудал гардаг учраас энийг одоо зөв ойлгосоо гэж бодож тэгээд цаашдаа одоо та бүхэнтэй хамтарч ажиллана. Тэр тухайн хүнийг одоо гомдоосон бол одоо уучлаарай гэж би хэлье гэж бодож байна. Одоо энэ телевизээр дамжуулаад тэгээд надад бол үнэхээр боломж байхгүй байсан. Би 1-3 давхрын бүх хүүхдийг үздэг. 18 сумын одоо сумуудтай холбогдож зөвлөгөө өгдөг. Айгүй их ачаалттай ажилтдаг болохоор бас намайг бас ойлгож бид бүхний ажлыг бас ойлгож дэмжиж ажилласаа гэж та бүхнээс хүсье. Сар гаруй хугацаанд хүүхдийн тасаг 300-аад хүүхдэд үйлчлэн эрүүл мэндийн зөвлөгөөгч эмчилгээ хийсэн байна. Намар цаг болж хүүтэн сэрүүний үйлрэл эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж тэр хэмжээгээр нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг ганцхан эмчтэйгээр ачааллаад ирэхгүй ажиллажээ. Нэг талаар эмчийн буруу байгаа хэдий ч нөгөө талаар иргэд өөрийн эрүүл мэндийн боловсролтой анхаарч хүлээстэй байх шаардлагатай юм а. Өнөөдөр улс орон даяар зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдрийг тэмдэглэн өнгөрөөлөө. Энэ өдрийн хүрээнд осолд өртөж гэмтсэн иргэдийн дуу хоолойг сонсон иргэдэд зам тээврийн ослын хор уршигын талаарх мэдээллийг хүргэсэн байна. Зам тээврийн ослын улмаас жил тутам манай гариг дээр 1.3 сая хүн амнасаа алдаж 50 сая хүн тахир дутуу болоход хүрч байгааг зам тээврийн ослын тахал гэж дэлхийн нийтээрээ нэрлэж байна. Манай улсын хувьд сүүлийн 15 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 5041 хүний амнаас хохирч 11020 хүн насан туршийн тахир дутуу болсон харамсалтай тоон үзүүлэлт байгаа юм а. Зөвхөн 2013 онд 423 хүн зам тээврийн осол гэмтлийн улмаас нас барж 1282 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. За би өнөөдөр замын цагдаагийн тасгаас ер нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль зүйн амнаа санаачилж явуулж байгаа энэ 10 сарын 22-ны замын ослын дэглэлд хохирсон хүмүүсийн дуу хоолойг сонсох бас замын хөдөлгөөнд соёлтой оролцох тийм үр айлгатай юм өдөр зохион байгуулж байгаа маань. Энэ өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд оролцоод энэ сая нэлээд үйл ажиллагаа явууллаа. Тэгэд энд бол хамгийн гол нь хүмүүс нийгмийн харилцаанд оролцож байгаа хүмүүсээ шалтгаалдаг. Замын осол эндэгдэл гэдэг бол хэлж ирдэг, хийсч ирдэг бас гэсэн үгүй манай үгд ээдсэн байсан. Гэхдээ хамгийн гол нь энэ хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн өөрснийх нь хувь хүний хариуцлагаас шалтгаалдаг зүйл их байна. Өнөөдөр энэ бол дагвар мэрэгжил гэдэг агуулга одоо тийм нөхцөл үүсээд хүн болгон машин барьдаг болсон байна. Хүн болгон машин барьж байгаа бол хүн болгон тэр жолоочийн биелүүлэх ёстой үүргийг хариуцлагыг ойлгож тэр дүрмийг биелүүлж тэр хариуцлагыг юурч нийгмийн хөдөлгөөнд бас аюулгүй тайван бас дээлэн соёлтой оролцохыг би одоо ер нь хүсхэн зүйтэй. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль батлагдаж гараад 3 жил хэрэгжиж эхлээд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд манай жолооч тээврийн хэрэгслийг өмчлөгчд иргэд маань жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг бас ойлгож ач холбогдол өгч жолоочийн хариуцлагын даатгалтаа хамрагдах нь жилээс жилд одоо өсөн нэмэгдэж байна. За жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ хийж одоо энэ даатгалд хамрагдсанаар яг ихээр гол нь та бусдын өмнө учруулсан одоо хохирлыг
даатгалын компаниудаар нөхөн төлөөлөх энэ нөхцөлийг бүрдүүлсэн ийм ач холбогдолтой хууль байгаамаа. Гэсэн хэдий ч одоо зам тээврийн осол жилээс жилд бас буурахгүй байна. Энтэй холбогдуулаад албан журмын даатгагчтай холбоо төрийн бас байгууллагаас ард иргэдтэй зориулна зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх уриалгыг гаргасан байгаа. Статистикээс үзэхэд өнгөрсөн онд гарсан зам тээврийн ослын 97.2% нь жолоочийн 2.6% нь явган зорчигчийн буруутай үйлдэлээс үүдэлтэй байна. Харин зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж чадвал дээрх ослын тоог бууруулах гаргахгүй байх боломжтой гэдгийг олон улс оронд хүлээн зөвшөөрч урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа аль хэдийн эрчимтэй явуулаад эхэлжээ. Манай аймгийн хувьд ч гэрлэн тохио аюулгүй байдлын тойрогтой хэрхэн арчгаа мэдхгүй жолоочид цөөнгүй ажиглагддаг. Харин энэ бүхэнтэй аймгийн цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг зохих арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж ажиллаж байгаагаа хэллээ. За өнөөдөр улаанчуудаа өнөөдрийн мэндийг хүргье. Улс аймгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас зам тээврийн ослт холбогдож огөрсөн иргэдэд дуугаалаа сонсох удирдлагыг өнөөдөр зохион явууллаа. Энэ удирдлагт маань даатгалын холбоо ахмад тээвэрчин өнөө хогссон иргэд Улаангом коллеж хөдөлмөрийн дээд сургууль гэсэн болон бусад иргэд маань идэвхтэй оролцсонд маш их баярлалаа. Ингээд хойшид жолооч болон иргэдтэй анхааруулахад өөрийгөө болон бусдыг зам тээврийн ослт холбогдуулахгүй хохирохгүй байж замын хөдөлгөөний соёлтой оролцохыг уриалж байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн 103 утсанд 217 дуудлага хүлээн авсан байна. Эдгээр дуудлагын зонхлох хувийг бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл болон артерийн даралт ихсэх өвчин эзэлсэн байна. Мөн иргэдийн цаг завыг хэмнэх чирэгдлийг багасгах зорилгоор нэгдсэн эмнэлгийн зүгээс шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гинэ. Өнгөрсөн 7 хоногт яаралтай түргэн тусламжийн 103 утсанд ойрын 217 дуудлага ирснээс өвчлөлийн дийлэнх хувийг генетийн өвчлөл болон хүүхдийн амьсгалын замын өвчлөл томуу артерийн даралт ихсэн дуудлага эзэлж байгаа юм а. Иргэд өвчний шинж тэмдэг илэрч эхлэнгүүд анхан шатны эмнэлэгт хандах амбулатороор өдрийн цагаар үзүүлээгүйгээс нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт оройн цагаар ачаал дэхтэй ажиллаж байгаа юм а. Тиймээс иргэд өвчин тусны дараа бус шинж тэмдэг илрэнгүүд анхан шатны эмнэлэгтээ хандахыг яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч мэрэгчлэнүүд зөвлөж байна. Өнөөдрийн мэндийг одоо телевизээс жаа нийт одоо ард түмэндээ хүргэе. Миний нэр одоо чагсал гэдэг одоо 103 эмч байна. За тэгэд өнгөрсөн 7 хоногийн байдлаар гэх юм бол жим манад одоо ойрын дуудлага 212, алсын дуудлага нийтдээ 5 удаа. Тэгээд хүлээ авахар үйлчлүүлсэн хүмүүс болохоор нийтдээ 217, осол гэмтэл одоо 15 удаа гарсан байна. Зонхлол нь одоо ирж байгаа дуудлагуудын маань болохоор 90 бараг 50-60% нь болохоор одоо хүүхдийн дуудлага одоо ихэнх нь эзэлж байгаа. Тэгээд хүүхдүүд маань хөвчлэн одоо өвлийн улиралд одоо эхэлж байгаатай холбогдуулаад одоо амьслын замын хаалдвараар одоо өвчлөл одоо ихсээд ихсэнтэй одоо хүүхдүүд дуудлага их байгаа. Тэгээд ер нь ард иргэдэд хандаж хэлэхэд эхлээд одоо анхан шатны эмнэлэг буюу одоо өрхийн эмнэлэгтэй тийм ээ үзүүлээд хандаад тэгээд тэр үзүүлсэн эмчийнхаа одоо эмчилгээг одоо яг бүрэн авч өгөх хэрэгтэй байна. Яг тэр зарим юм одоо бас боломж муутагаас ч юм уу авахгүй ингээд тэг хүүхдийг маань жоохон хүндрүүлэх тийм хандлагаас ихтэй байгаа. Мөн бас ард иргэд маань өөрийн гэсэн одоо эрүүл мэндийн боловсролоо бас дээшлүүлэх шаардлагатай. Жишээл одоо хүүхэд нь нэг биеийн жоохон халуун байсны төлөө одоо 103 дууддаг. Дуудлага маань манай энэ чинь бас одоо яг яаралт тусламжтай дуудлага нь их байдаг шүү дээ. Тийм учраас очиод үзэхэд одоо халуун $30 тавтаа ч юм уу нэг анхан шатны зүгээр нэг хүүхдийн халуурахад нэг одоо парацетмолтой хүүхдийн лаа хийх ч юм уу эсвэл одоо спиртээр арччих ч юм уу хүүтэн жинтэй халууны бууруулах арга хэмжээг бас авах одоо тийм мэдлэгтэй байх хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт нь хэм болж одоо даралт тэгсэлт маань одоо бас их өндөр түвшинд явагдаж байгаа. Ихэвчлэн одоо 33-аас дээш настай одоо 90 залуужж байгаа гэж ярьж болно. Даралт тэгсэлттэйгаа даралтныхаа юм одоо хэд хоногор таслах нэг 5-6 хоногор таслахад одоо гинт одоо даралт тэгсэх одоо хандлага бас их байна. За тэгээ хүүхдийн дуудлаганд бас одоо цэцэрлэгүүд дээр бас нэг анхаарах юм бас байна. Яг тэр нэг сүүлийн үед одоо энэ цэцэрлэгүүд дээр явж байгаа хүүхдүүд маань ханиад шухнаас гадна нөгөө цэцэрлэг дээр эцгийнх нь нөгөө цэцэрлэгт хүргээд өгчдөг. Тэн дээр нөгөө эмтэн хүргэж өгдөггүй болооч тэр мөн эмээ нөгөө цагтаа яг авч чадахгүй учраас хүүхэд бас хүндрээд байна. Тэгээд осол гэмтлийн хувьд бол жим энэ 7 хоног сүүлийн 7 хоногт 15 бас харьцангуй гайгүй гарсан байна. Хүлээ авахар одоо ирж үйлчлэж байгаа хүмүүс болохоор ихэнд одоо яг ирээд шууд одоо нарийн мэргэжлийн эмч нар дээр болохоор яг бүрэн одоо тусламжаа авч чадж байгаа.
энэ дэр Мөн нэгдсэн эмнэлэг үйлчлэгээ иргэдэд хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх үүднээс 11-р сарын 3-наас товлолт үйлчлэгээ хүрэхээр болсон байна. Энэхүү үйлчлэгээ нь иргэд лавлгаад үйлчлэгээнд ханд дугаар цаг авч яг тэр цагтаа очиж үйлчлэг явах боломж нэгдэж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас энэ онд товлолт үйлчлэгийг нэвтрүүлэх зорилгоор нэгдсэн програмтай болж байгаатай холбогдуулан нэгдсэн эмнэлэг маань дотоод сүлжээгээ тавиад энэ 11 сарын 3-наас товлолт үйлчлэгэнд орох гэж байна. Энэ товлолт үйлчлэгэнд орсноор бол давуу тал нь гэх юм бол эмч маань үзлэгийн хуудас хөтлөх шаардлагагүй, оншийн толон хөтлөх шаардлагагүй болж байгаа. Өвчтөндөө хандсан үйлчлэгийг илүү үзүүлэх боломжтой болж байгаамаа. Тийм учраас ард иргэд лавлага манай нэгдсэн эмнэлгийн нэг давхарт байдаг лавлага үйлчлэгээ гэсэн хэсгээс номер дугаараа аваад үзлэгт хамрагдах боломжтой. Ерөнхийдөө бол манад бол яг эмнэлэгт нийт 26 кабинет байгаа. Өвчтөнд үйлчлэх зорилго. Эндээс даатгалтай бол 19 кабинет байгаа. 19 кабинеттай эхний ээлжинд номер дугаараа тарааж эхэлнэ. Тэгээд энэ товлолт үйлчлэгээ маань ард иргэд бол утсаар захиалга өгөх боломжтой. Уртлын яг хэдэн цаг хэдэн минутанд үзүүлэх боломжтой байна. Тэрийгэ тооцоолж жагаад утсаар манай 7045 2015 гэдэг утсанд захиалга өгөөд яг тэр өдрөө ирээд эмчтэй үзүүлэх боломжтой байгаа. Хамгийн гол нь эрүүл мэндийн дэвтэр маань таглагдсан байх хэвээр карттайгаа эрүүл мэндийн дэвтэртайгаа карттайгаа ирж үйлчлүүлэх байгаа. Давуу тал нь гэх юм бол товлолт үйлчлэгээнд холбогдсноор болохоор өвчтнүүд маань лавлага үйлчлэгээнээс номероо аваад эмчнэрийнхээ өөдөнд яг цаг цагаараа очиод үзүүлэх боломжтой. Тухайн хүний мэдээлэл маань шууд эмчт компьютероор очиод дамжаад очиод гараад ирчих учраас ямар нэгэн карт мартан дээр бичлэлт хийхгүй товлолт үйлчлэгээний хүмүүс маань шууд очиод номер дугаараараа яг цагаараа очиод очлоод 8:15-ын хүмүүс маань яг 8:15-д ороод үзүүлээл гараал явна. Наранбулаг суманд Алтан намар 2014 ойрдын шүтээ наадам энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус наадам энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ жил 18 сумын 300 гаруй хүн оролцох урьдчилсан тооцоог гаргаад байна. Наранбулаг сумд Алтан намар 2014 ойрдын шүтээ наадам энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус наадмыг 2005 оноос Наранбулаг сумын соёлын төвийн хамт олон санаачлан зохион байгуулснаас хойш 10 жил болжээ. Энэ хугацаанд 1000 гаруй хүүхэд багчууд оролцож авьяас бэлгээ хөгжүүлсэн хүн бүхний хүсэн хүлээдэг бүсийн чанартай уралдаан тэмцээн болж өргөжж байна. Тус наадам нь Алтан намар Аяд дүү бүжиг нэртэйгээр зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс эхлэн ойрдын шүтээ нэртэйгээр хүрээгээ тэлж бүсийн чанартай уралдаан тэмцээн болж байгаагаараа онцлог юм а. Наранбулагчдын нэрийн өмнөөс энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. За Наранбулаг сумд 2005 онд анх удаа язгууруудын наадам зохион байгуулагдаж дараад нь Алтан намар наадам болж өргөжсөн. Энэ хүрээндээ болохоор одоо энэ жид 10 жилийн байгаа болж байна. Энийн хүрээнд одоо бүсийн зэрэгтэй болоод цаашид бол олон улсын зэрэгтэй энэ наадам болохын төлөө бид зорилт тавиан ажиллаж байгаа. Энэ наадам манай Увс аймгийн одоогоор 10-аад сумд бол удирдлага өргөсөн. Увс аймгийн соёлын аялал жуулчлалын газрын ажлыг эрчимжүүлэх газрын даргын одоо баталсан батламжийн дагуу өдрийн дагуу явагдаж байгаа. Энэ наадамд одоо манай Увс аймгийн бүх соёлын төвөд бүх сургуулиуд бас оролцох бүрэн боломжтой. Хүүхэд залуучууд Ахмад дунд уй гэр бүлийн авьяас бэлгийг нээх зорилготой тус наадамд 300 гаруй хүн оролцох хүсэлтэд эргэлдээд байгаа юм байна. Skytel компани үйл ажиллагаагаа явуулж эхлээд 15 жил болж байна. Энэхүү ойн хүрээнд хэрэглэгчтэй гинтийн бэлэг урамшууллаа хүргэсээр байгаа юм. Хэрэглэгч олон нийтийн талархлыг хүлээгээд байгаа Skytel компани 15 жилийн ойн урамшуулалт бэлэг үргэлжилж байна. Ухаалаг утастай урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 5,000 төгрөгөөр дансаа цэнэглээд Smart Social багц болох Facebook, Instagram, Twitter, LinkedIn гэсэн сошиал сайтуудыг 30 хоног хязгааргүй ашиглах хэрэгтэйгээр бэлэг болгоно авах юм а. Ихшин хэрэглэгчтэй олон нийт усчуудаа энэ орой мэндийг хүргэе. Skytel компани 15 жилийн ойн бэлэг үргэлжилсээр байна. Манай урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар 10,000 төгрөг болсон байгаа. Тухайн дугаар маань 3G утастай хэрэглэгч бүрт 5,000 нэгштэй сар сошиал багц ашиглах хэрэгтэй ирж байгаа. Дараа төлбөртийн дугаар дээр бол холболтын хурамж нь тэг болж чөлөөлөгдөд он дуустал ньюс сошиал багцыг давхар ашиглах боломжийг бидний зүгээс олгож байна. Skytel компани мөн ухаалаг утастай 3G утастай хүмүүст 5,000 төгрөгийн дансаа цэнгэлэх юм бол
5100-нд ирээд сошиал багц үнэгүй ашиглах эрхийг бүр он дуустал 30 хоногийн хугацаатай ашиглах эрхийг давхар бэлэг болгон барьж байгаа. Мөн 2G дугаартай хэрэглэгчийн хувьд бол Skyphone-ы дугаарыг 5 хоногийн үйлчилгээний хугацаа, D2 Skype call үйлчилгээний хэрэглэгч 5 хоног сүлжээндээ үнэгүй ярих эрхийг бэлгэлж байгаа лээ. Манай Skype компани маань 9 сарын 25-нд Samsung Alpha загварын утсыг Монголд нэвтрүүлээд одоо салбараар зарагдаж байна. Тухайн утас нь бол 15 жилийн ойн хүрээнд бол бид нэр дараа төлбөртийн Азийн дугаар жил үнэгүй интернетээр аялах эрхийн хамт тухайн утсыг олгож байна. За мөн манайд болохоор хувийн марка утас байгаа. Ийм хувийн 2 симтэй GSM болон манай WCD-г дэмждэг тухайн утсыг 6 сарын интернетийн хязгааргүй эрхтэйг 150 мянган төгрөгөөр авах боломжийг та бүхэндээ увсчуудаа олгож байна. Тэгээд дэлхийн хөгжилтэй хууль нийлүүлнэ. Интернетээр аялах боломжийг манай компани та бүхэнд олгож байна. Бидэнтэй нэгдээрэй. Харин дараа төлбөр шин дугаарлалтууд бүртгэлийн хурамжаас 100% чөлөөлөгдсөн байгаа бөгөөд Smart Social, Smart News багцыг 2014 оныг дуустал бэлэг болгон хязгааргүй ашиглах боломжтойгоос гадна шинээр зах зээлд гарсан дугаарлалтууд болох 9011, 9010, 90-9, 90-8 сэрүүдээ сонголтоо хийх бүрэн боломжтой юм а. Өөрөөр хэлбэл хэрэглэгч та Монголын хамгийн том мэдээллийн сайтууд болох Go News, Times, SAC болон Facebook, Twitter, LinkedIn, Instagram зэрэг сошиал сувгуудыг хязгааргүй ашиглах боломжтой болж байгааг дуулах гэж таатай байна. Мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа үзэгчдэд баярлалаа. Хэсэг реклам сурталчилгааны дараа мэдээллийн хөтөлбөрийн үргэлжлэлийг хүлээн авч үзнэ.